Энэ сарын 12-наас 13-ны өдрүүдэд баруун 5 аймгийн 250 гаруй нэгтлэн бодогчдыг оролцуулсан мэрэгжлийн тасралтгүй хөгжил сэдвүүдэд баруун бүсийн зөвлөгөөн болно. Энэхүү зөвлөгөөнийг Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институтийн болон салбарын үйл ажиллагааг сурталчлах, мэрэгжлийн болон мэрэгсэн нэгтлэн бодогч санхүүжтийн мэдлэг боловсролыг хөгжүүлэх, тэднийг чадваржуулах, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Сангийн яам Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институт, Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институтийн ховд салбараас Ховд аймгийн засаг даргын тамгын газар санхүү төрийн сангийн хилцтэй хамтран зохион байгуулах юм а. Энэ удаагийн зөвлөгөөний гол онцлог бол бид нар нэгтлэн бодох бүртгэл, нэгтлэн бодогч мэрэгчлэн тавигдж байгаа сүүлийн үеийн шаардлага, чиг хандлага, одоо дэлхийн болон Монгол улсад одоо гарч ирж байгаа онцлогуудыг хичээлдээ сэдвүүдэд хамрагдуулахаас гадна нэгтлэн бодогч нарт мэрэгчлүүд тавьж байгаа энэ soft skill-үүд ур чадваруудыг бас олох зорилгох ийм сургалт семинарыг 2 өдрийн турш баруун 5 аймгийнхаа 250 гаруй нэгтлэн бодогчдын хүрээнд зохион байгуулж байгаа. За мөн ховд хотод зохион байгуулж байгаа ажлынхаа хүрээнд бид энэ ховд хотынхаа ард иргэд бас үлдэстэй ажил хийгсэн санаачхын хүрээнд 150 мод тарьж уруулахаар бид нар 250 санал шийдээд энэ ажлыг бас явуулах байгаа. Тэгээд орон нутгата өргөн бүрэлдэхүүнтэй нэгтлэн бодогчдын сургалт семинарыг зохион байгуулж байгаа онцлог юм а. Зөвлөгөөнийг зохион байгуулах Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институтийн гүйцэтгэх захирал Нацагд орж Сангийн яамны нэгтлэн бодох бүртгэлийн газрын дарга Чимэд Сүрнараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Ховд аймагт хүрэлцэн ирлээ. Ажлын хэсгийг засаг даргын тамгын газрын санхүү төрийн сангийн хилцээний дарга Багтаал, Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институтийн Ховд салбарын тэргүүн оюун дэлгэр зарим тэргүүлэгчдийн хамтаар Ховд нисэх онгоцны буудалд огтон авсан юм а. Мэрэгжлийн тасралтгүй хөгжил сэдвүүдэд бүсийн зөвлөгөөн маргааш аймгийн засаг даргын тамгын газрын хурлын их танхимд болно.